Чухал ашигт малтмал нь дэлхийн эрчим хүчний технологи болон нийлүүлэлтийн сүлжээний бодлогын голлог асуудал болон шилжиж байна. Энэ өөрчлөлт нь Монгол шиг нөөц баялаг ихтэй орнуудад шинэ боломж нээж байгаа ч нөгөө талаас ESG стандарт ил тод байдал цаашдын боловсруулалтын хүчин чадлын шаардлагыг улам өндөрсгөж байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцахаар Азийн хөгжлийн банкны усны нөөцийн мэрэгжилтэн Дастин Шин өнөөдөр CNBC студид хүрэлцэн яриад байна. Цаг гаргаж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Миний ихний асуулт чухал ашигт малтмалтай холбоотой. Бидний мэдэж байгаагаар Азийн хөгжлийн банк сүүлийн үед ашигт малтмалын чиглэлд анхаарлаа улам нэмэгдүүлж байна. Тэгвэл энэ салбарт Азийн хөгжлийн банк одоогоор ямар гол санаачлаг болон хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг хэрэгжүүлж байгаа вэ? Өөрсөнд маш их баярлалаа. Энэ дэрж чухал ашигт малтмал болон Азийн хөгжлийн банкны оролцооны боломжуудын талаар ярилцж байгаадаа баяртай. Таны хэлсэнчлэн бид сүүлийн үед чухал ашигт малтмалд бүх ач холбогдлоо нэмэгдүүлсэн. Үүний нэг жишээ нь саяхан эхлүүлсэн шинэ санхүүжилтийн механизм юм. Энэ нь Аз номхон далайн орнуудад цэвэр эрчим хүчний батарей, цахилгаан автомашин, дижитал технологид шаардлагатай чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг илүү доктортой, тэсвэртэй байдлаар хөгжүүлэхэд туслана. Энэхүү санхүүжилтийн механизм нь хоёр цонхтой байх юм. Нэг нь буцалтгүй тусламжийн, нөгөө нь катализатор санхүүжилтийн цонх. Буцалтгүй тусламжийн цонх нь техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн үнэлгээ, техникийн туслалцаа, мэдлэг хуваалцах үйл ажиллагаанд урьдчилсан санхүүжилт болгоно. Одоогоор Япон улс 20 сая $, Их Британи 1.6 сая $, амлаад. Харин катализатор санхүүжилтийн цонхонд бусад санхүүгийн түншүүдийн хамтарсан санхүүжилт, эрсдлийн хуваалцалтыг татах зорилготой. Одоогоор Өмнөд Солонгосын экспорт импортын банк болон Cashore хэмээн танигддаг Солонгосын худалдааны даатгалын корпорац тус бүр 500 сая $-ын санамж бичигт гарын үсэг зураад уг механизмын анхны түншүүд болоод байна. Тэгэхээр эдгээр нь Азийн хөгжлийн банкнд сүүлийн үед гарч ирсэн зарим гол санаачлагын жишээ. Үүнээс гадна бид энэтхэгт батарейн үйлдвэрлэл, дахин боловсруулалт, Монголд геологийн мэдээллийн зураглал, Узбекистанд хиймэл оюун суурилсан чухал ашигт малтмалын үйлдвэрлэл болон тойрог эдийн засгийн аргачлал, Казахстаны чухал ашигт малтмалын стратеги зэрэг төслүүдийг аль хэдийн дэмжиж ирсэн. Эдгээр нь сүүлийн 1-2 жилд хөгжсөн санаачлагын зөвхөн цөөн хэдэн жишээ. Мөн бид түншүүдтэйгээ хамтран чухал ашигт малтмалын мэдээллийн сан байгуулж, нийлүүлэлтийн сүлжээний талаарх мэдээллийг сайжруулан бодлогын зохицуултыг илүү үр дүнтэй болгохоор ажилласан. Мэдээж энэ механизмын хүрээнд дэмжигдэх бүх төсөл Азийн хөгжлийн банкны байгаль орчин, нийгмийн хатуу шаардлага, due diligence нөлөөллийн үнэлгээнд хамрагдана. Лид, зис, никл, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын дэлхийн эрэлт маш хурдцтай өсөж байна. Тэгвэл энэ өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйлс юу байв? Мөн эх 10 жилд эрэлт болон төлөв хэр тогтвортой байх вэ? Та одоо зөөрийн компьютер руугаа харж байна. Тэгэхээр та яг одоо чухал ашигт малтмал ашиглаж байна гэсэн үг. Гар утас, компьютер, бусад дижитал төхөөрөмж ашигладаг хүмүүр чухал ашигт малтмал хэрэглэж байгаа. Учир нь эдгээр технологиуд чухал ашигт малтмалгүйгээр оршин тогтнох боломжгүй. Өөрөөр хэлбэл орчин үеийн дэвшилтэй технологиудын маш олонх нь чухал ашигт малтмалаас хамааралтай байдаг. Тиймээс энэ урт хугацаанд эрэлтийг доктортой байлгана гэж би бодож байна. Харин эрэлтийн сүүлийн үеийн өсөлт болон цаашдын төсөөлөл нь эрчим хүчний системээ цэвэр технологи руу шилжүүлж байгаатай холбоотой. Энэ шилжилт нь чулуутсан түвшинд суурилсан технологитой харьцуулахад хамаагүй илүү хэмжээний чухал ашигт малтмалд шаардна. Жишээлбэл олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхэд бол 2040 он гэхэд литийн эрэлт 90%, никель, кобальтын эрэлт 60-аас 70%, зис болон газрын ховор элементийн эрэлт 40% өснө. Энэ бол мэдээж маш том тоо. Энэ нь эдгээр ашигт малтмалыг үйлдвэрлэлээс нийлүүлэлтийн сүлжээнд идэвхтэй байр суурь эзэлж, чадсан орнуудад асар том боломж авчирна. Гэхдээ хүнтэй зэрэгцээд байгаль орчин нийгэм засаглалын ноцтой эрсдэлт дагуулна. Азийн хөгжлийн банк эдгээр боломжийг ашиглахын зэрэгцээ ийм эрсдлийг даван туулахад гишүүн хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлдэг. Хөрөнгө оруулагчид зөвхөн ашигт малтмалын нөөцөд биш, ESG стандарт болон нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдал уламыг анхаарч байна. Тэгвэл олон улсын санхүүжилт татахад тогтвортой байдал болоод хариуцлагатай уулуурхайн практик ямар ач холбогдолтой болж байна вэ? Товчоор хариулбал маш чухал. Байгаль орчин, нийгэм засаглалын шалгуур, стандартыг олон улсын түвшинд нийцүүлэн мөрдөхийн ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх аргагүй.
Хөрөнгө оруулагчид урьдчилан таамаглах боломжтой орчныг хайдаг. Миний бодлоор энэ нь бүх зах зээл дижил. Уул уурхайн салбарт урьдчилан таамаглах боломжтой байдал гэдэг нь жишээлбэл уурхайн төсөл эхлэхээс өмнө орон нутгийн иргэдтэй анхнаасаа зөвлөлдөх ёстой гэсэн үг. Ингэснээр цаашид асуудал үүсэхгүй гэдэгт хөрөнгө оруулагч илүү итгэлтэй болно. Нөгөө талаас энэ нь ёс зүйн хувьд зөв алхам мөн. Учир нь орлогоос тодорхой хувь нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтэц, ажлын байр бий болох замаар орон нутгийн иргэдэд хүртэх ёстой. Монголын уул уурхайн салбар ESG-ийн хэд хэдэн эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ нь Монгол улсын чухал ашиг малтналын салбарт олон улсын хөрөнгө оруулалт татах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнтэй холбоотойгоор бид саяхан Монголын уул уурхайн салбарын ESG үнэлгээг нийтэлсэн. Тэнд байгаль орчин, нийгэм, уул уурхайн хууль тогтоомж, практикт илэрсэн цорхоо, мөн тэдгээрийг хэрхэн арилгах талаар зөвлөмжүүд бий. Жишээлбэл Монголын уул уурхайн бодлогод биологийн олон янз байдлыг хамгаалах, уурхайн дараах нөхөн сэргээлт, усны менежментийн талаар тодорхой зохицуулт хангалтгүй байна. Гэхдээ эрэг талаас нь хэлэхэд маш тодорхой хэрэгжүүлэх боломжтой зөвлөмжүүд бий. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал монголчуудад хамтын үндэс нь бий болгож, хариуцлагатай уул уурхайн практикийг дэмжинэ. Ийм доктортой замаар явбал Монгол улсын салбарт илүү их олон улсын хөрөнгө оруулалт татгадж тусвал. Түүхийн эдийн зах зээл boom and bust cycle буюу өсөлт уналтын мөчлөгөөр алдартай. Тэгвэл чухал ашигт малтмуулын эргэн тойрондох өнөөгийн идэвхжүүлэлтийг давар хугацааны бүтцийн чиг хандлага гэж харж байна. Эсвэл дахин нэг түүхийн эдийн хөөс үүсэх эрсдэл бий юу? Энэ бол чухал асуулт. Би чангалтай бүрэн хариулж чадахгүй байх. Гэхдээ мэдээж үргэлж багахан эрсдэл байдаг. Өөрөөр хэлбэл чухал ашигт малтмал шаардлагагүй хэрнээ ижил технологийн үр дүн өгөх шинэ технологи гарч ирж магадгүй. Жишээлбэл газрын ховор элемент агуулаагүй байнгын соронц. Газрын ховор элементүүд нь хэвчлэн салхин турбин болон бусад дэвшилт технологиуд ашиглагддаг байнгын соронц үйлдвэрлэгч шаардлагатай байдаг. Одоогоор Америкийн нэгдсэн улсад Navan Magnetics гэдэг компани газрын ховор элементгүй байнгын соронц хөгжүүлээд байна. Гэхдээ тэд одоогоор үйл ажиллагаагаа дөнгөж өргөжүүлж байгаа шатндаа байна. Хэдий маш амжилттай байсан ч дэлхийн өсөн нэмэгдэж буй нийт эрэлтийг дангаараа хангаж чадахгүй гэж би бодож байна. Энэ бүхнийг харгалзан үзвэл чухал ашигт малтмалын өндөр эрэлт бол төр зүрийн зүйл биш гэж би үзэж байна. Энэ чиг хандлага үлдэнэ. Газрын ховор элементгүй соронц зэрэг энэ шин технологи гарч ирсэн ч дэлхийд даяар өсөн нэмэгдэж буй байнгын соронзын эрэлтийг ойрын хугацаанд бүрэн орлож чадахгүй. Монгол улсыг чухал ашигт малтмал зэсийн нөөцөөр өндөр чадамжтай орн гэж олонтоо дурддаг. Тэгвэл олон улсын хөрөнгө оруулалт татахын тулд Монгол улс бусад шинээр хөгжиж буй уул уурхайн зах зээлүүдтэй харьцуулахад ямар давуу талтай байна вэ? Миний бодлоор хоёр өрсөлдөх давуу тал бий. Нэгдүгээрт оюу толгой шиг томоохон хөрөнгө оруулалтын батлагдсан туршлага. Энэ нь дэлхийн дөрөвдөг том засгийн уурхай бөгөөд Монголд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтойг харуулж байна. Хоёрдугаарт бүс нутгийн чухал зах зээлүүдэд ойр байршил. Тухайлбал Хятад, мөн Япон, Өмнөд Солонгос. Энэ давуу талыг одоогийн түвшнээс цааш илүү ашиглах боломж бий. Үүний тулд дэд бүтцэд, тухайлбал экспортын дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалт, мөн түн тохирсон зохицуулалтын орчин хэрэгтэй. Гэхдээ урт хугацаанд энэ нь үр өгөөж өгч чадна. Миний сүүлийн асуулт мөн Монголтой холбоотой. Монгол шиг баялаг ихтэй орнуудын хувьд зөвхөн түүхийд экспортлохоос цааш алгаж илүү их эдийн засгийн үнц нь бий болохын тулд боловсруулалт, баяжуулалт, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хэр чухал вэ? Маш чухал. Үнэхээр маш чухал. Мэдээж бас хэрэгжүүлэхэд хэцүү. Гэхдээ зөвхөн олборлоод түүхийд экспортлохоос цааш явж нийлүүлэлтийн сүлжээний илүү өндөр үнцэнтэй хэсгийг барьж авахыг оролдох нь зайлшгүй чухал. Учир нь энэ нь ажлын байр бий болгоно. Орон нутгийн иргэдэд бодит үнцэн бүтээн. Нийлүүлэлтийн сүлжээний илүү өндөр үнцэнтэй сегментүүдийг хөгжүүлснээр эдийн засаг бүхэлдээ холбоолтод тулгуурласан хэв шинжээс илүү доктортой урт хугацааны хөгжлийн чиглэл рүү шилжиж чадна. Жишээ нь уул уурхайг хөдөө аж ахуйтай харьцуулж үзье. Уул уурхай дотоодын нийт бүтээгдэхүүнд 50% их хувь нэмэр оруулагч, хөдөө аж ахуйтай харьцуулахад хамаагүй цөөн хүн ажиллаулдаг. Тэгэхээр эдийн засагт эзлэх ач холбогдлыг бодолцвол энэ салбарт илүү олон ажлын байр бий болох орон зай байна. Одоогоор хэлцэгдэж буй нэг жишээ нь зис хайлуулах үйлдвэр. Одоогоор бүх түүхийн эцсийг боловсруулахаар гадааш нь экспортлж байна.
Харин хэд хэдэн компани хүчээ нэгтгэж чадвал Монголд эдийн засгийн хувьд ашигтай байж болох, сайлуулах үйлдвэр байгуулах боломжгүй. Энэ бол зөвхөн нэг алхам. Гэхдээ нийлүүлэлтийн сүлжээний илүү их үнцнийг дотооддоо шингээхэд анхаарах үйс сонирхолтой алхам болно гэж би бодож байна. Таны маш мэрэгжлийн болон дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл өгсөнд бид талархаж байна. Цаг гарган ирсэнд баярлалаа. Цаашдын ажилд танд амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа.